Сайн байцгаана уу найзуудаа. Би та бүхэнд өнөөдөр гайхамшиг төсөр нас гэдэг номны чөлөөт цаг гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд чөлөөт цаг гэдэг сэдвийнх нь эхэнд болохоор хүмүүс бид нар чөлөөт цагаа маш буруу өнгөрүүлдэг. Тоглох нь мэдээч одоо ингээд хүн болгонд байх зүйл ч гэсэн одоо ингээд гадаа тоглох тий одоо тэрийн одоо гадаа тоглох жишээ нэг цагаас хэтрэхгүй байх. Эсвэл одоо тэгээд утсаар тоглолоо гэж бодоход цахим тоглоом тоглолоо гэж бодоход 30 минутаас хэтрэхгүй байх гэх мэт. Тэгэж тоглол биднэрт одоо ашигтай. Тэгээд одоо чөлөөт цагаараа одоо юу н амьд багаар ажиллах спорт эсвэл нэг бол ганцаарчилсан тийм спортыг яах хэрэгтэй. Одоо ер нь бол одоо сакс тэгээд шатар гэх мэт тоглоомуудыг тоглох юм бол одоо ингээд тарих ингэж маш сайн хөгжиж ингээд ирээдүйд зорьсон зорилготой хүрч чадна. Тэрнээс бол одоо ингээд цахим тоглоом донтоо тэгээд тэрэндээ ингээд маш удаан хэмжээгээр нэг дор ингэж маш удаан хэмжээгээр тоглох юм бол маш буруу. Угаасаа өдөрт ч гэсэн ингээд 30 минутаас хэтрэхгүй байх нь маш зүйтэй. Тэгээд одоо нэг цагаас одоо ингэж хэтрээгүй 30 минутаас хэтрээгүй бол одоо ингээд зорьсон зүйлдээ хүрч чаднаа. Харин тэрнээс ингэж бүдэр болгоо ингэж яах юм бол зорьсон зүйлдээ хүрэхгүй зөвхөн тэр зорьсон зүйлийг л мөрөддөг л хүн болно. Тийм учраас одоо утас зурагт компьютерыг баг хэрэглээд харин одоо амьд тоглоом, сакс, шатар, волейбол тийм тоглоомуудыг ихэвчлэн тоглоорой. Та тэгээд видео маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.